шин гэдэг бол хүн өөрийнхөө дотоод муу сэтгэлтэй ч юм тэмцэл. Өөрөө зүйтэй лөө тэмүүлэл юмаа гэдгийг л ярих гэж байна л. Түүнээс биш би юу ч ийн хамаагүй. Тийм ээ. Аль зам таарлцсан бүгдийг найз нөхдийгөө гიშгчиж хаяад үгүй бол тийм ээ ёс бусын тэр эд таваарч юм уу тэдгээр бүгдийг бий болгоод тэрээс өчүүхэн сэжиглэх мөртлөөс очоод нэг мундаг лам дорж гэдэг нэртэй лам балбар гэдэг нэртэй бөөд очоод за намайг аргалаарай нөгөөт дан за чи сайхан болсон. Тань ингэж болохгүй үстэй та нар боддоо. Тэр хүн муу муухайг хийдэг. Хүнийг өчүүхэн ч хүндэлдэггүй. Тэгсэн хэрэн хамгийн мундаг ламд нь хамгийн чадaltaй бөөд нь очоод за та намайг авраарай. Оо за дүн. За чи болно сайхан. Энэ шудраг бус байгаа шүү дээ. Тэгэхээр Бурхны шинд ерөөсөө муу зүйлийг л хийж байгаа тохиолдолд мянган мундаг лам битээ хэл сайн цагийн төгс гэгэрсэн мянган бурхан бууж ирэж түүнийг аврах боломжгүй гэдэг. Ерөөсөө үүлийн үр гэж ярьдаг шүү дээ. Хүн өөрийнхөө үйлдэлээс хамаарч л ирээдүйн шалтгаална л гэсэн сан. Муу мухай үйлдэл хийж явах юм бол муу мухай ирээдүй хүлээнэ. Хажуу талаас нэг мундаг арын хаалга байхгүй л гэсэн үг л хамгийн мундаг бурхан ертөнцийн эзэн мөнх тэнгэрд нь очиад за би ястаа таныг хүндэлдэг шүү. Ой намайг хүндэлж чинь ста нэрэ бүх юмээ сайхан болгох чи биш. Юус хийж байгаа үйлдэл нь чухал. Тэр үнэн биз дээ тань. Бодоод үзэхэд хамгийн мундаг дарагд нь очиад таашгүй таныг хүндэлдэг шүү. Өөрөө хогийн гар. Тэнгүүтэл нь аян ёстой нэрэ намайг хүндлээд байна гэл. Ийм харилцаа өөрөө ёс зүйтэй харилцаа мөн үү? За тэгэхээр баахан тайлбар авчлаа. Гол нь юу гэсэн санаа вэ гэхээр өнөөдрийн хичээл гэдэг бол нэгдүгээр Бурхны шин буддизм гэдэг өөрөө шинжлэх ухааны судлагдах хүн. Энэ нийгэм үзэл баримтлалын энэ системийн талаар би одоо объектив төвшөнд гэх юм уу зөв зүйтэй мэдээллийг өгнө. Хоёрт хэрэг зөө Бурхны шашинтан сонирхдаг хүн мөн болвол энэ маань ёс зүйн сургаал зөв зүйтэй зүг рүү тэмүүлэлтэй холбоотой зүйл шүү. Муу муутайгаа тэмцэх. Би анхныхаа түрүү ярьж эхлэхдээ гэж ярьлаа. Чөтгөр байдгүй байхгүй гэж ярьсан тийм ээ. Бурхны шашинд чөтгөр байдیں۔ Нисванасын чөтгөр гэж ярьдаг. Нисванас гэж юу гэрдэ? Рок хамтлага. Нисванас гэж 10-аар нүгэл биш шүү. Нисванас гэж бидний муу сэтгэлийг хэлдэг. Бидний бухимдал, үзэн ядалт, атаархал, биеэ өргөмжлөх, хит амин хуваа хичээх тийм ээ энийг л нисванас гэдэг. Тэгэхээр Бурхны шашинд хамгийн аймаар биднийг хорлох чөтгөр бол гадна тал байхгүй гэдэг. Бидний өөрийн муу сэтгэл юм а гэж хэлдэг. Хэрвээ чөтгөр хүрээ гадна талд байдаг. Чи хичнээн сайн хүн бай, муу хүн бай хамаагүй нэг аймаар амтан ирээл чамайг хорлцдаг тийм айдас гүйцэтгэх юм ярих юм бол тэрнээс хамгаалах аргыг хаанаас одоо шил чөтгөр гэдэг нь өөрөө нүдэнд харагдаж чихэнд сонсогдохгүй нэг юм далтын аймаар хүч болчлоо шүү дээ тий. Ийм хэрвээ байдгаа чамайг хорлцсон байна гэж хэлэх юм бол үүнээс аврах авралыг та нар хаанаас ирэх вэ? Мөн л биш ээ. Далтын хүч байгаа юм чинь. Аймаар далтын хүч байгаа юм чинь. Түүнээс аврах авралыг мөн л далтын хүчнээс ирнэ. Мөн л далтын хүчтэй харилцдаг, түүнийг дарддаг гэдэг юм. Тэгвэл Бурхны шинд юм биш. Хамгийн амар муухай чөтгөрөл чиний муу сэтгэлээгээ тэлсэн болохоор түүнээс аврах авралыг одоо өстөж хаанаас ирэх вэ? Миний сайн сэтгэл байхгүй. Миний сайн сэтгэл.